Энэ бид нар ер нь нийгмийн эрүүл мэндэд анхаардаг, ард иргэдийнхээ эрүүл зан үйлтэй байхад анхаардаг, ер нь өндөр хөгжилтэй улсууд ер нь тамхины тухай хуулийн дээр энэ хүүхдүүдэд тамхин бүтээгдэхүүн насан туршид нь борлуулах энэ заалтыг оруулж байгаа, ер нь хориглож байгаа гэсэн үг. Нэлээд хэд хэдэн улсууд энэ заалтыг оруулаад өнөөдөр амжилттай явж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн өнөөдөр тамхинаас үүдэлтэй өвчлөл хамгийн ихийг эзэлж байгаа. Манай улсад одоо аюул болчиход байгаа энэ хорт хавдрын чинь хамгийн их шалтгааныг бол тамхи эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ирээдүйн болсон хүүхэд залуучуудаа бүр тамхи хэрэглэдэг болгочихё. Тамхи гэж мэддэггүй болгочихё. Янжуур тамхич уу, электрон тамхич уу хэрэглэдэг болгож ингэж чадах юм бол бид нар үнэхээр ирээдүйдээ оруулж байгаа том хувь нэмэр маш том шийдвэр шүү. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань бас нэг зоригтойхон шиг шийдвэрүүд гаргаад энэ заалтыг дэмжиж бүр цаашд нь яг энэ хууль нь энэ зүйл заалтаараа ороод батлагдах хүртэл та хэд маань бас ажилласаа гэж ингэж хүсэж байна. За баярлалаа. За ажлын хэсгээс Чимбүрэн гүшүү ажлын хэсгийн салбар. За энэ Их Британий Smoke Free Generation гэх нэг хуулийн үжил санааг бас давтагдж байгаа тийм ээ. Ингээд Их Британи бол одоо 2009 он 1 сарын 1-ээс хойш төрсэн хүүхэд тамхи татгааргүй болж байгаа. Нэгсэндээ насан туршдаа тамхи хэрэглэхгүй байна. Юу сонсоод бол сайхан. Би өөрөө бас тамхи татдаггүй. Ялангуяа одоо хавдрын эмчхүүний хувьд бол тамхи татахгүй байхыг бол одоо үнэхээр одоо 2 гараар дэмжмээр байна. Зүгээр яг энэ асуудлыг хилцэх үед ажлын хэсэг дээр бас яригдсан зүйл бол Америк нэгдсэн улсын 30-ад оны нөгөө архины хуурай хууль шиг юм болчихгүй гэдэг ийм болгоомжлол яригдсан учраас цаг хугацааны үед өнөөдөр бид энийг ярьж хилцэж шийдэж чадах хэсгээ мэдэхгүй байна. Хангалттай дэмжих хэсгийг мэдэхгүй байгаа учраас бид энийг цааш нь одоо хилцэж чадаагүй гэж хэлж байна.